1960-ад оны сүүл Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Франциско дахь эрэг орчмын хотууд хизээч марташгүй айдастай нүүр тулсан юм. Зодиак хэмээх нэрээр өөрийгөө танилцуулсан үйл мэдэгдэх цуврал алуурчин гарч ирж цөөнгөө хүний амийг хөнөөж цагдаа болон хэвлэл мэдээллийг дарамжилсан захидлуудыг илгээж байв. Тэр зөвхөн аллах хийгээ зогсохгүй, өөрийн гэмт хэрэгт оюун ухаан, код, тоглоом шингээж бүхэл хотыг айдаст автуулав. 1968 оны 12 дугаар сарын 20-ны орой 17 настай Бетти Лу Дженсен болон 16 настай Дэвид Фарадей нар Венеция хотын захад автомашиндаа болцож байхад нь үл таних этгээд тэдэн рүү буудав. Дэвид шууд толгойдоо буудуулж амиа алдсан бол Бетти Лу зүгтах гэж оролцсон ч 5 удаа нуруундаа буудуулж газар дээрээ нас барсан. Гэмт хэрэгтэн ямар ч уул мөрг гэрч үлдээгээгүй бөгөөд энэ нь Зодиакийн анхны батлагдсан хэрэг гэж тооцогддог. Үүний дараа 1969 оны 7 дугаар сарын 4-нд 22 настай Дарлин Феррин болон 19 настай Майкл Мажо нар автомашиндаа сууж байхад нь нэгэн машин хажууд ирэн гэрлээ унтрааж зогсов. Тухайн этгээд гинэд гар буугаа сугалж 9 мм-ийн калибрийн зэвсгээр олон удаа буудав. Дарлин газар дээрээ нас барсан ба Майкл хүнд шархатсан ч амьд үлдсэн бөгөөд гэмт хэрэгтнийг цагаан эр 30 орчим настай махлаг биетэй гэж дүрсэлсэн байдаг. Хэрэгүүдээс 1 сарын дараа 3 өөр сонинд нэгэн хүнээс захидлууд ирэв. Өөрийгөө Зодиак гэж нэрлэжээ. 2 аллахын хариуцлагыг өөр дөрөө авав. Мөн 408 тэмдэгтээс бүрдсэн нууц код буюу сайфер илгээсэн бөгөөд энэ кодыг тайлбал миний хэн болохыг мэднэ гэж бичсэн байв. 2 багш энэ кодыг тайлж тэнд дараах аимшигтай өгүүлбэр байв. Би хүмүүсийг алж байгаа нь хамгийн таашаалтай зүйл. Энэ нь зэрлэг байгальд амьтдын амь таслагтай адил, харин хүн илүү аюултай амьтан гэжээ. Энэ явдлаас хойш 22 настай Сесилия Шепард болон 20 настай Брайан Хартнелл нар нуурын эрэг дээр зугаалж байтал толгой дээрээ заасан уучиг маск, цагаан тэмдэгтэй хар хандаас өмссөн хүн гарч ирэв. Тэр өөрийгөө зэвсэгтэй, шоронгоос оргсон хүн гэж хэлээ тэднийг олсоор хүлж хутгалан гэмтээжээ. Сесилия 10 удаа хутгалуулж 2 өдрийн дараа нас барсан бол Брайан 6 удаа хутгалуулсан ч амьд үлдсэн. Гэмт хэрэгтээ ослын газар автомашины хаалган дээр өмнөх алгуудаа тэмдэглэж үлдээсэн ба үүнийг Зодиакийн гарын үсэг мэт тэмдэглэсэн билээ. 1969 оны 10 дугаар сарын 11-нд Сан Франциско хотод 29 настай таксины жолооч Пол Стайныг толгойроо буудан алж төрөвч болон цамцыг нь зүсэж авав. 2 блокийн цаанд цагдаа нар сэжигтэй этгээдтэй таарч байсан ч радио мэдээлэлд хар арьст ир гэж буруу дамжуулсан тул Зодиакийг алдаж явуулсан байдаг. Зодиак нь 1969 оноос 1974 онд цагдаа сонинд нийт 20 гаруй загтал илгээсэн. Тэдгээрд шинэ код буюу 340 тэмдэгт мөн хохирогчдын тоогоо 37 гэж мэдэгдсэн ба цагдааг алдаа гаргагч тэнгүүд гэж дарамжилсан. Мөн сургууль дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байдаг. Олон жилийн турш Зодиакийн сэжигтнэр хэд хэдэн хүн нэрлэгдсэн. Хамгийн алдартай нь Артур Ли Айлен ба амьдарч байсан газар гадаад төрх хууль бус зэвсэгтэй байсан нь таарч байсан ч нотлох баримт дутагдaltaй тул албан ёсоор яллагдаагүй. Түүний хэрэг яагаад илрээгүй вэ гэвэл гэмт хэрэг хоорондоо хол зайтай, ялгаатай арга хэрэгсэл ашигласан ба загтлуудын код маш төвөгтэй. Мөн ДНХ шинжилгээ тухайн үед хөгжөөгүй, сэжигтнүүдийн эсрэг шууд нотлохоо байгаагүй гэж үздэг. 2020 онд мэргэжлийн криптографчид түүний 340 тэмдэгттэй алдартай шифрийг тайлж чадсан ч нэр, жинхэнэ дүр төрх, үнэхээр хэдэн хүн алсныг хинж мэдэхгүй хэвээр байна. Өнөөдөр 50 гаруй жилийн дараач Зодиакийн хэрэгүүд нээлттэй хэвээр ба түүний нууц код, загтлууд, кино, ном, дуу олон нийтийн соёлд гүн нөлөө үзүүлсэн. 2007 онд Зодиак кино гарч хэрэгт дахин олон нийтийн анхаарлыг татсан юм. Зодиак бол зөвхөн алуурчин биш, тэр бол айдсын дүр, ухаан санааны тоглоомчин байлаа. Өнөөдөр ч түүний нэрийг сонсоод олон хүн нуруугаар нь хүүт тахыг мэдэрдэг. Тэр хэн байсан бэ гэдэг асуулт магадгүй хизээж хариултгүй үлдэх үз. Хэрв та энэ төрлийн таалагдаагүй хэрэг, аимшигын түүх сонирхдаг бол subscribe хийгээд дараа дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.